Сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ биеийн гол цөм булчин идэвхжүүлсэн гар жинтэй бүтэн биеийн дасгалаа хийх болно. За хэдүүлээ гар жингээ 500-аас 1 кг-ийн гар жингээ гартаа бариад бие алгацгаая. За хөлдөө мөрний хэмжээтэй аваад зогслоо. За өвдгөө хэд чангалахгүй 2 гараа ерөөхдөө гар жинтэйгээ биенийхээ дагуу байрлуулад 2 тиш нэгэ 70-наас онгоолголоо. За амьсгал аваад амьсгал гарахдаа 1 гараа урдаа 1 гараа нурууныхаа ард аваад их бие зүүн тишээ эргүүлээ. Амьсгал авлаа. Амьсгал гарлаа эсрэг талдаа. Гараа зөрүүлээд урд хойноо 2 3 4 5. За 2 гараа сайхан 2 тишээ нэгэ савлуулад 7 8 дахиад 8 удаа 1 2 их биенээсээ сайхан ташаанаасаа эргэж өгнө. 2 3 4 5 6 7 8. За дараагийнх нь баруун гараа толгоон дээгүүрээ эргүүлээд баруун тишээ. Зүүн гараа толгоон дээгүүрээ эргүүлээд зүүн тишээ. За энэ хөдөлгөөнөө давтаад эзгээ. Эхлээд гараа сайхан толгоон дээр эргүүлээд баруун тишээ. Зүүн гараа толгоон дээгүүрээ эргүүлээд зүүн тишээ. За дахиад явлаа. 2 3 4. Яг нэг баруун гар толгоон дээр эргүүлээ. Их бие зүүн тишээрээ буцаад баруун. 3 4 5 6 7 8. За энэчнээс 2 гараа хэдүүлээ урталтаа гар гантилтайгаа нийлүүлээд 2 гараа бас хуруунуудаараа нийлүүлээд барьсан ч болно. За амьсгал аваад их биеийнхээ урд гар гантилаа авчирлаа. Амьсгалаа гаргахтаа хэдүүлээ хоошоо скват суулцуулах. Гар гантилтаа жингээ урагшаа их бие рүүгээ өглөө. Амьсгал авахтаа дээшээ бусаа гараа их биенийхээ урд авчирлаа. Амьсгал гаргалаа. 2 хүүсний нөхөө нуруугаа татаад нуруун дээр хотоохгүй ташаагаа хоошоо түлхлээ. 2. За гуйныхаа дотор тал буюу өвзөгнийхөө булчин ажиглуулад амьсгал гаргалаа. Амьсгал авахтаа дэшээ бослоо. Амьсгал гаргалаа. 2 3 4 5. Амьсгалаа гаргаад авахтаа дэшээ босно. 6 7 сүүлийн 8. За одоо хөлнөөсөө ташаанаасаа бага зэрэг хөлөө том онгоолгоод ерөнхийдөө том А үсэг шиг байрлал авлаа. 2 гараа яг гантилтаа урдаа барьсан чигээрээ баруун тишээ хазаалаа. Баруун хөл дээр их бие авчирлаа. 2 урдаа авчирлаа. Зүүн тишээ. 3 4 баруун хөл рүүгээ зүүн талынхаа хөлийг сунгаад гол дээрлээ. 2 3 4. Амьсгал гаргалаа. 2 зүүн тишээ. 3 4 сүүлийн 2 удаа 3 сүүлийн 1 4. За энэчээс 2 гараа хоёулангийн мөрнөөсөө онгоолгоод их биеэ эргүүлээд зүүн тал руугаа сунлаа. 2 эсрэг талдаа зүүн өлөө нуглаа. Баруун гараа зүүн өл рүүгээ тэнэлглээ. Зүүн талын гар хоошоо 4 позаалаа. 2 3 4. Амьсгал гаргалаа. 2 хүүсний нөхөө нуруугаа татлаа. 3 4 дахиад 2 удаа 6 7 8. За энэчнээс өсгийг 2 талтаа харуулж агаад 2 гараа алгын дээшээ харуулаад дохоогоо их бие рүүгээ татгаад өвдөг дээшээ суулаа. Бослоо. 2 3 4 5 6 7 8. Гарнаасаа буулганаасаа эргэж өглөө. 2 3 4 үүсний нөхөө нуруугаа татаад 6 сүүлийн 7 8. За эхний дасгалаа хэдүүлээ бие халаалтаа явчлаа. Одоо матрасан дээрээ суугаад үндсэн дасгалдаа орцгоё. За хоёр хөлдөө
мөрний хэмжээтэй зэ аваад хөлөө яг өвдгөр нуглаад ташаан дээрээ тавилаа. 2 гартаа гантилаа авсан чигээрээ урагшаа их биедээ өглөө. За энэчнээс хэдүүлээ хүүсний нөхөн нуруу татчаад ташаагаа хоошоо түлхлээ. Гар маань гантилтайгаа урдаа үлдсэн байгаа. 2 ташаагаа урагшаа түлхлээ. 3 4 гартаа жингээ барьсан чигтээ урдаа хадгаллаа. 6 7 8. За одоо энэчнээс баруун гараа дээшээ толгоороо өргөхдөө их биеэрээ хоошоо өглөө. Хүүсний нөхөн нуруугаа татлаа. 2 100 гар. 3 4 баруун гараа хоошоо. 5 6 7 8. За одоо 2 гараа дэше өглөө. 2 амьсгал гарахтаа хоошоо өглөө. Амьсгал авахтаа ташаагаараа урагшаа түлхлээ. 2 сүүлийн 3 4. За одоо 2 гараа гантилтайгаа урдаа дахиад их биенийхээ урд авчирлаа. 2 гараараа сайхан салаагаар оруулаад их биенийхээ урд арчин. За энэчээс хэдүүлээ баруун тишээ ташаанаасаа нурууныхаа үеийнээс ирэхэд хэдүүлээ баруун тишээ хоошоо. 1 эрэглээ 2 зүүн тишээ. 3 4 хүүсний нөхөн нуруугаа татаад баруун талаа хэвлийн булчинг итвчүүлээ. За баруун талын хөл маань ингээд ээтэж ас болно. Үлмийн дээрээ байсан ч болно. Айл болох сайхан хоошоо баг зэрэгт хөвтөж өгөөрэй. 6 7 8. Дахиад 8 удаа явъя. Амьсгал аваад урагшаа. Гаргалаа хоошоо. 2 тоогоо хажуудалтаа барьсан. 3 4 сүүлийн 4 5 6 7 8. За сайн байна. 2 гараа гантилтаа хөлнийхээ хажууд тавилаа. Хэдүүлээ гараа урагшаа сайхан гантилгүй байрлуулж байгаа. Ташааныхаа үеэр урагшаа өгөөд нурууныхаа үеэр дараа нь бүтэн матрасан дээр хөвтлээ. За хөл маань яг энэ чигээр хадгалагдсан. Буцаад хэдүүлээ гартаа гантилаа авчирлаа. Хэдүүлээ дэшээ hip rolls эхлээд ташаагаа түлхлээ. Нуруугаа эхлээд сайхан массажлаад амьсгал аваад 2 гараараа гантил дээр дараад өгөн дэшээ сайхан ташаагаа түлхлээ өвдөг рүүгээ. Амьсгалаа аваад гаргахтаа нурууныхаа үеэр буцаа зөөлхөн массажлаад матрасан дээр нуруугаа тавилаа. Амьсгал аваад амьсгал гаргахтаа ташаагаа эхлээ ахар сүлээ өсгөр рүүгээ түлхээд нурууныхаа үеэр дэшээ бослоо. 70 хүртлээ тийм ээ. Хүзүү чөлөөтэй амьсгал авлаа. Хавиргаа хажууд шонгоолгоод хүүсний нөхөө нуруугаа татсан чигээрээ нурууныхаа үеийг матрасан дээрээ зөөлхөн тавилаа. За дараагийн тасгал маань хэдүүлээ. Гараа гантилтайгаа дээшээ 2 гартаа гантил аваад бүрнөөсөө дээшээ тааз руу түлхлээ. Амьсгал аваад одоо хэдүүлээ hip rolls биш shoulder bridge буюу шууд ташаагаа дээшээ өвдөрөө түлхлээ. 1. За энэчнээс хэдүүлээ баруун гараа хоошоо зүүн гараа урагшаа авчирна. Амьсгал авахтаа буцаад ташаагаа тавиад 2 гараа голдоо уулзуулаа. Амьсгал гарлаа эсрэг талдаа. 2 гаргалаа. Ээлжлээд 1 гар дээшээ 1 гар доошоо 2 3 4 5 6 7 8. Амьсгал гарахтаа ташаад үлхлээ. Гараа сайхан голгож өглөө. 2 3 4 5 6 7 8. За энэчнээс 2 гараа гантилтайгаа барьсан чигээрээ ташаагаа буцаад түлхлээ. Одоо зөвхөн гар явлаа. Дээшээ түлхлээ. Чэйжэн дээрээ 2 3 4 5 6 7 8. Гараа тэнэлсэн чигээрээ нурууныхаа үеийг зөөлхөн матрасан дээрээ тавилаа. За дараагийн дасгал маань гартаа гантилаа барьсан чигээрээ 2 хөлөө ширээ байрлалд авчирлаа. Хүүсний нөхөө нуруугаа татлаа.
За хөлөө хэдүүлээ тэнээлэхэд гар гантилтайгаа урагшаа ташаа руугаа гантилаа буулгаад толгой матрасан дээрээс өргөлөө. Хүүснээ нүхээ нуруугаа татаад powerhouse буюу хэвлийн булчингуудаа идэвхжүүлээд амьсгал авахтаа буцаад хөлөө нуглаад гараа голдоо авчирлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авахтаа толгой тавилаа, хөлөө нугаллаа. Амьсгал гаргалаа, хөлөө сайхан тэнээлгэлээ тааз руу 2 гараа матрасан ташааныхаа дагуу байрлаа. Гарт гар гантилтайгаа 2 3 4 5 хүүснээ нүхээ нуруугаа татсан чигээрээ 6 7 8 дахиад 4 удаа 1 2 3 4 амьсгал гарахтаа толгой өргөж гин 5 6 7 8 энэчнээсээ гар яг энэ хэвэндээ зөвхөн хөлөө хайчлаа. Амьсгал аваад амьсгал гарахтаа гар маань баг зэрэг дээшээ дошоо хөдлөнө. 3 4 амьсгал авлаа. 5 6 за 7 хэрвээ хөлөө хайчлахад хүндрэлтэй бол нэг хөлөө нуглаад single leg stretch хийж болно. 2 3 4 5 6 7 8 2 хөлөө нуглаад хоёулангийн хэвлийн дээрээ тавилаа. Гантилтаа гараа. За энэчнээс хэдүүлээ double leg stretch буюу 2 гар 2 хөлөө хоёулангийн диагонал хэлбэртэй болгож тэнээлгэлээ. Толгой өргөлөө матраснасаа энэ диагонал хэлбэрийг хадгаллаа. Амьсгал авахтаа гар гантилаа буцаад их биенийхээ хажуугаар авчирлаа. Ташаанаас амьсгал гаргалаа. Алнаасаа сайхан эргэж өгнө. 2 амьсгалаа гаргахтаа хөл гараа тэнээлгэлээ. 3 4 5 6 7 8 амьсгалаа гаргахтаа хөл гараа тэнээлгээд амьсгал авахтаа голдоо уулзууллаа. Сүүлийн 3 4 5 6 сүүлийн 1 7 8 буцаад хөлөө хэвлийн дээр авчирлаа. Нуруугаа сайхан амраалаа. За дараагийн насл маань дахиад хөл маань буцаад ширээ хэлбэртэй ирлээ. 2 гантила хоёулангийн матрас таазнаас дэшээ тааз руу өргөлөө. Мөрнөөсөө урагшаад. За энэчнээс хэдүүлээ 2 гараа хоёулангийн хажуу тишээ онгоолгоод алгын дэшээ харуулж агаад газар тавилаа. Энэчнээс баруун гараа 100 гар руу явуулахад 2 хөл хоёулаа тэр чигээрээ дагаад зүүн хөл дээрээ ирлээ. 2 энэчнээс баруун хөл баруун гар 2 нэгтлээ. Буцаад зүүн тиш нэгэрлээ. 2 амьсгалаад амьсгал гаргалаа. 2 3 4 гар хөлөө ээлжлээд амьсгал авлаа. 2 нуруугаараа сайхан эргэж өгнө. 4 5 6 7 8 буцаад голдоо ирлээ. За дараагийн насл маань хэдүүлээ 100 гараа тэнээлэхэд баруун хөлөө урагш нь ихцээр нь тэнээлгэнэ. 2 1 гар 1 хөл 3 голдоо ирлээ. 4 5 6 хүүсний нөхөн нуруугаад очиад 7 8 амьсгал гаргалаа. Нэг хөл тэнийгээд голдоо ирж гин 2 3 4 5 6 7 8 за 2 гараа гантилтайгаа тавьж агаад 2 хөлөө хоёулангийн сайхан буцаад их бие рүүгээ авчираад зүүн хөлөө шал руу жигээд баруун хөлөө нугалсан чигээрээ хэвлээ рүүгээ татлаа. Дараа нь хөлөө тэнээлгээд 2 гараа шилбнээсээ барьж байгаа толгой руугаа дахиад буйныхаа артлын амсрал булчин сунглаа. Амьсгал аваад амьсгалаа гаргалаа. Хөлөө зөөлхөн буулгалаа. Дараагийн хөлөө зүүн хөлөө өвдгөөр нь нугалж агаад хэвлээ рүүгээ эхлээ сайхан татаад дашааныхаа үеэр түүхнээсээ сайхан сунгалтыг аваад за дараа нь зүүн хөлөө сайхан
Тэнээлгээд өвдөг рүүгээ тэнээлгэж агаад хоёр гараараа шилбнээсээ бариад сунглаа. Буулгалаа. За. Дараагийн насүлээ хажуу талаараа дасгалаа гүйцэтгэх нь 2 гантила хавьдуулаа гартаа барьсан чигээрээ баруун гарынхаа гантилыг гартаа барьсан чигээрээ батраас нь дээр тавиад толгоогоо баруун гар дээр тавилаа. За 100 гарынхаа гантилыг 100 ташаан дээр тавина. Баруун хөлөө доороо нуглаад бэлтцсэн байгаа. За 100 хөлөө тэнэлсэн чигээрээ гантила гуйн дээр тавьж агаад гантилтай хөлөө дээшээ өргөлөө 2 буулгалаа. 3 4 баг зэрэг хүнд олж өгнө хөлн 5 6 хүүснийхээ нөхөн рүүгээ татаад 7 8 амсгал гарлаа. 2 3 4 5 6 7 энэ чигээрээ хөлөө бариад хадгаллаа. 100 гартаа гантилаа толгойнхоо дээр авчирлаа. Хөлөө буулгалаа, буцаад өөдөөс нь уулзууллаа. 2 3 4 5 6 7 8 хөлөө хадгалсан чигээрээ гараа яг толгойнхоо дээр барьж агаад ташаанаасаа эхлээ тойруулаа. 2 3 4 5 6 7 8 хөлөө хоёулангийн нийлүүлээд за 100 гартаа барьсан гантила хэдүүлээ гуйныхаа завсар хийж чинь. Нуруугаа бариад гантилтай гараасаа бариад дэше өргөлөө. 1 хөлөө өргөлөө. 2 3 4 5 6 7 8 хөлөө сайхан гуйныхаа завсар барьсан гантила хамтдаа өргөлөө. Их бие дэше босголоо. 2 3 4 5 6 7 8 сайн байна. За дараагийн дасгал маань хэдүүлээ баруун гартаа гантила түр тавиад 100 гартаа гуйныхаа завсараа гантила аваад 100 хөлөө ташаанаасаа сайхан хажууд шижигээд баруун хөлөө дороо нугалсан байгаа. За баруун гартаа барьсан гантила яг мөрнөөсөө урагшаа гаргаад энэчнээсээ гараа гантила алгаар нь эргүүлээд хоошоо явуулахад 100 хөл урагшаа арилаа. 2 удаа түлхлээ. Амьсгал авлаа, гараа урагшаа түлхлээ. За энэ хөдөлгөөний ээлжлээ. 1 2 амьсгал авахтаа урагшаа түлхлээ. Хэвлийн булчин маш сайн чангарж өгнө. 2. За баруун тал дээр хэдүүлээ. Хэвтэхгүй айл бол хавиргаа дэше түлхэж өгөөд гар дээрээ их бие зүв байрлуулна. Гарынхаа алгыг эргүүлээд урагшаа авчирлаа. 3 4 5 6 7 сүүлийн 1 8. За энэчнээсээ гартаа гантила барьсан чигээрээ баруун талынхаа гарыг их биеэр нь тавиад баруун талынхаа хөлийг нуглаад доороо тавилаа. За зүүн талын маань хөл маань хажуу жишээ авчирсан байгаа. Зүүн гарынхаа гантилыг дээшээ тааз руу өргөөд яг энэ поза хадгаллаа. Зүүн хөлөө өргөлөө. Өвдөд хоёроо өөдөөс нь уулзууллаа. Буцаад тэнээлглээ. Амьсгал гаргалаа. 2 3 4 5 6 7 8 зөөлхөн буулгалаа. За хөдөлгөөний хэдүүл одоо эсрэг талдаа давтаад хийцгээе. 2 гараа гантилтай барьсан чигээрээ 100 гараа сайхан таазнаас матрасан дээр гүйц тавиад толгоогоо 100 гар дээр тавилаа. За 100 хөлөө доороо нуглаад бэлдээд өгчнө гэсэн үг. За энэчнээсээ баруун гартаа гантила баруун гоён дээр тавилаа. Эхлээд хэдүүлээ зөвхөн хөлөө өргөлөө. Гантилтай хөлөө.
Амьсгал гарлаа. Амьсгал авахта буулгалаа. 3 4 хөлнийхөө үзээрээ сайхан жигээд 6 7 8 2 3 4 5 6 7 энэ чигээр хадгалаа. Гантилтай гараа буцаагаад толгоон дээр авчирлаа. Амьсгал авлаа. Амьсгал гарахтаа хөл гар хоёроо хооронд нь уулзууллаа. Амьсгал авахтаа буцаад хэвтлээ. 2 3 4 5 6 7 8 дахиад 1 2 за хөлөө өргөхдөө цавнаас нь сайхан эргүүлээд дотор талдаа өсгийгөө дотор талдаа эргүүлээд уулзуулж болно. 2 3 4 сүүлийн 2 5 6 7 8 гараа энэ чигтээ хадгалсан чихээрээ зөвхөн зөв хөлөө эргүүлээ. Ташаанаас амьсгалаад амьсгал гарлаа. 2 3 4 тойрог хагас жижигэн тойрог 5 6 7 8 хөлөө буулгалаа. Нэг гантила баруун гартаа гантила гардах гантила гойныхаа завсар хийлээ. За 100 гарынхаа гантилтай гараа барьсан ивэрэ баруун гараа их биеийнхээ урд туллаа. Хоёр хөлөө хоёуланг нь өргөхөд их бие хамт дээшээ өргөлөө. Амьсгал авахтаа хэвтлээ. Амьсгал гарлаа. Хөл буюу чэжээ дээшээ өргөлөө. 2 3 4 5 6 7 8 дахиад 4 удаа авъя. Амьсгал гарахтаа дээшээ босоод амьсгал авахтаа хэвтлээ. За амьсгалаа үргэлж уялдаатай хөдөлгөөнтэйгээ холбож хийн. Нэг хөдөлгөөн ихэд ямар ч гэсэн амьсгал аав, нэг хөдөлгөөн ихэд амьсгалаа гаргах маягтай. 2 3 4 5 6 сүүлийн нэг 7 8. За тохон дээрээ ирлээ. 100 гарынхаа гантилыг тавиад баруун гартаа гантилаа авлаа. 100 хөлөө буцаа нугаллаа. Баруун хөлөө ташаанаасаа түлхлээ. За эхлээд зүүн талынхаа мөрийг хоошоо авлаа. Хавиргаа дээшээ татлаа. Баруун гартаа барьсан гантилаа хэдүүлээ. Урдаа мөрнөөсөө урагшаа өглөө. Хөлөө тэлэхэд урагшаа 2 удаа түлхэхэд баруун гартаа гантилаа хоошоо. Амьсгал авахтаа ээлжлээд хөлөө хоошоо гараа урагшаа. Амьсгал авахтаа урагшаа. Амьсгал гарлаа. Амьсгал авахтаа тэнэлгэлээ. 3 4 2 4 сүүлийн 2 6 сүүлийн 1 8. За дараагийнх нь маань өвдгөн дээрээ ирлээ. 100 гараа мөрнийхөө доор байрлуулад баруун хөлөө ташаанаасаа дүүлхлээ. За гартаа гантила барьсан чигээрээ 100 гараа сайхан толгой руугаа тэнэлгэж байгаа. 100 хөлөө өргөлөө. Өвдөд хоёр хоорондоо ойртлоо. Амьсгал авахтаа тэнэлгэлээ. 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 гантилтай гараа буулгалаа, хөлөө буулгалаа. За энэ чанаас хэдүүлээ шууд эргээд ширээ байрлал дээр нь 2 гараа гантила 2 гарынхаа 2 талдаа барих учраас матрасынхаа 2 талд байрлууллаа. За хөлөө ташааныхаа доор байрлууллаа. 2 гараа мөрнийхөө доор байрлууллаа. За эхний дасгал хийдүүлээ calf stretch явна. Энэ чанаас амьсгалаад амьсгал гарахдаа нуруугаа сайхан дээшээ буюу таз руу түлхлээ. Амьсгалаа авахдаа буцаад төв байрлалд байрлаа. Амьсгал гарахдаа ташаанаас эхлээд нуруугаа цээлбэр тавьчирлаа. Амьсгалаа авахдаа буцаад гол дайрлаа. Амьсгал гаргалаа.
Амьсгал авлаа. Сүүлийн нэг амьсгал авахдаа олдоо ирлээ. Яг баруун гартаа гантил авлаа. Зүүн хөлөө ташаанаасаа хойшоо түлхлээ. Баруун гарынхаа гантилийг яг мөрнөөсөө урагшаад түлхлээ. За энэ чинь hip extension буюу зүүн хөл баруун гар хоёроо уртааш нь өргөлөө. Гантилтай гараа барьсан чигээрээ хүүснийхээ нөхөний ураа татлаа амьсгал авлаа. Буулгалаа. Амьсгал гаргалаа. 2 3 4. За гантилтай хийж байгаа учраас жоохон хүндөвтөр байгаа. 2 3 4 5 6 7 8 дээрээ байрлаа. За амьсгал авахдаа хөдөлгөөний бэлдээ амьсгал гаргахдаа өвдөд хоёроо хооронд нь ортуулаа. Амьсгал авлаа. Тэнэлглээ. 2 амьсгал гаргал. 3 4 5 6 7 8 дахиад 4 удаа. 2 хүүсний нөхөн руугаа татаад амьсгалаа гаргахдаа өвдөд хоёр хоорондоо амьсгал авахдаа тэнэлглээ. Сүүлийн 2 3 4 гантилтай гараа тавилаа. Хөлөө үлбийн дээр нь тавиад 2 гараа яг мөрнийхөө дор авчрууллаа. За энэчнээс зөвхөн баруун хөвдгөө дээшээ тэвлээ рүүгээ татна. 2 гар дээр түлхлээ. Амьсгал аваад амьсгал гаргалаа. Амьсгал авахдаа буулгалаа. 3 4 5 6 7 8 дахиад 4 удаа. 2 3 4 сүүлийн 2 амьсгалаа гаргахдаа хөлөө сайхан хөвлөргөө татаад өгнө. 6 сүүлийн 1 7 8 хөлөө буцаа нугаллаа. Гараа сайхан ташаанаасаа мөрнөөсөө урагшаа өгж жогоод хүүснийхээ нөхөний нуруугаа татж жагаад ахаар сүүлээ үсгэргөө түлхлээ. За гар болон нуруугаа сайхан амраагаад авъя. За буцаад хэдүүлээ ширээ барилтаа ирээд хөдөлгөөнөө эсрэг талдаа давтцгаая. Одоо зүүн хөлөө ташаанаасаа түлхлээ. Баруун хөлөө ташаанаасаа түлхлээ. Зүүн гартаа гантила барьлаа. Гантилтай гараа мөрнөөсөө урагшаа бэлдээд өргөхөд бэлэн байлдал. Бэлтгээд амьсгал авлаа. Хөдөлгөөнөө бэлтэж байна. Амьсгалаа гаргахдаа хөл гараа өргөлөө. Амьсгал авахдаа буулгалаа. Гаргалаа. 2 3 4 5 6 7 сүүлийн 8 дараа байрлаа. Амьсгал аваад амьсгал гаргахдаа тохоо өвдөг хоёр хоорондоо 2 тэнэлглээ. 3 нуруунд дээр автахгүй 4 5 6 7 8 2 3 4 сүүлийн 2 6 сүүлийн 1 8 буулгалаа. гантилтай гараа тавилаа. 2 гараа яг мөрнийхөө доор авчирлаа. Баруун талынхаа хөлийг үлмийн дээр нь тавилаа. За одоо зөвхөн зүүн хөвдгөө хэвлэрийгөө татлаа. 2 3 4 5 6 7 8 үсний нуруугаа татлаа. 2 3 4 5 6 7 8 хөлөө буцаага ширээ байрлалд навчирлаа. Гараа их биенээсээ урагшаа толгойнхаа харалдаа байрлуулад нуруунд дээрээ цэлбэр үсгэж байгаа. Ташаага үсгэргөө түлхээд нуруугаа амраалаа.
За энэ ч сэдвэлээ нурууныхаа үеэр зөөлхөн бослоо. Баруун хөлөө их бигнээсээ урагшаа өгөөд зүүн хөлөө ташаанаасаа хойшоо өглөө. Хүүснийхаа нөхөй нуруугаа татчихагаад амьсгалаад амьсгал гарахтаа баруун хөлөө тэнэлгээд их биеэ урагшаа хөл рүүгээ ойртууллаа. Амьсгал аваад урагшаа өвдгөө нуглаа суухад зүүн талын хойлоо ташааг урагшаа түлхээд өвдгөн дээрээ баг зэрэг сонголт авлаа. За хэрвээ та нар хүсвэл хоёр гараа өвдгөн дээрээ тавиад баруун талынхаа хөлийг баг зэрэг ташаанаас онгоолгоод өсгийгөө урагшаа түлхээд өгч чинь. За инхээр илүү их сонголтыг авна гэсэн үг. 2 3 4 5 6 7 8 зөөлхөн бослоо. Эсрэг талынхаа хөлийг за зүүн хөлөө өвдгөөр нь нуглаад урдаа тавилаа. Хоёр гараа их биенийхээ хоёр хөлнийхээ хажуугаар байрлуулж агаад амьсгалаад амьсгал гарахтаа зүүн хөлөө сайхан ихцээр нь тэнэлгээд хөлөө ээт тэлэглээ. Их биеэ урагшаа хөл рүү ойртууллаа. За гуйны артын шүрмсүүд маань маш сайн сунаад сонголт явагдах ёстой. Амьсгалаад амьсгал гарахтаа өвдгөө зүүн хөлөө нуглаад баруун хөлөө тэнэлгэлээ. Зүүн талынхаа хөлийг баг зэрэг өсгийгээр урагшаа өгөөд өвдгөө гадагшаа эргүүлээд за гуйны уртлын болон зүүн талын хөлний гуйны дотор талын булчингууд маш сайн сунгаж өгнө. Нуруугаа сайхан дээшээ ихцлээд за их биеэрээ хоёр тишээ баг зэрэг эргэлтийг нэмэх тусам сонголмаа сайжрна гэсэн үг. За хэдүүлээ хөлөө хоёр улаар нь нийлүүлээд гуйнаас сайхан онгоолгоод гараараа сайхан дараад өгье. За завилт суугаад хоёр гараа хавирганыхаа доор байрлуулад төгсгөлийнхаа амьсгалын дасгалыг сайхан явъя. Амьсгал авлаа. Амьсгалаа гаргалаа. Хүүснийхээ нөхөй нуруугаа татлаа. Амьсгал авлаа. Гарынхаа алгыг хавиргаараа дүүргээд чэжнийхээ артад болон бидний хавирганыхаа завсар бүрээр сайхан амьсгалаа мэдрээд амьсгалаа гаргахтаа хүүсний нөхөй нуруугаа татаад их бие буюу хэвлийнхаа цөм булчин нурууныхаа булчингуудыг итгэвчүүллээ. За хоёр гараа сайхан дээшээ тааз руу түлхээд гарынхаа салаануудаар оруулаад дээшээ тоогоо чангалаад хоёр тишээ сунлаа. Толгоогоо гарлуугаа эргүүлээд амьсгал аваад амьсгалаа гарахтаа гараа сайхан тойруулаад дал руугаа хоёр гараа буулгалаа. За энэ түрээд хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Дасгалаа хийж үзээд комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Маргаашхан хичээлээр уулзцгаая. Баяртай.